22-ийн 9-дэр сая Гавь гишүүний ярьсан дээр байгаль орчны сайдаас хариулт авъя. Нөгөө аж ахуй нэгжийн орлогын дотрын хөнгөлөлтөөс устай холбоотой асуудал дээр хөрөнгө оруулалт хийвэл аж ахуй нэгжүүдэд тийш хөрөнгө оруулалт хийсэн аж ахуй хөнгөлөлт эдлүүлэх үү л гэж байна. Журамдаа тийм зохицуулт хийх боломж байна уу гэж. Танах нь журамдаа орсон хэсэг нь. За сандаг очир сайд хариулъя. За мөнх хөсгөлэн гишүүний асуултанд хариулъя. Бид бүхэн уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийг хэлэлцээд явж байгаа. Маргааш одоо эхний хэлэлцүүлгээ хийж байгаа. Энэ дээр бид нар ер нь бол энэ байгаль орчинтой холбоотой ой, ус, ан, амьтан, ургамалтай холбоотой энэ асуудлууд дээр ер нь аж ахуй нэгж байгууллагуудыг байгаль орчин дээлтэй хамгаалсан үйл ажиллагаа явуулдвал тэнд нь аж ахуй нэгжийн орлогын албан дотрын 1%-аас нь хөнгөлөлт үзүүлэх энэ асуудлыг бол бид нар бас энэ хуулиараа бас суурийг тавьж өгж байгаа. Тэгээ одоогоор бид нар энэ хууль байгаа боловч яг хэрэгжилтэн дээр одоо дөрвтэй одоо хэрэгцсэн юм алга байна. Тэгэхээр цаашдаа бол хэдүүл таа ч гэсэн усан дээр ажиллаж байгаа усны хуулийн дээр энэ хуулиудаа нэгтгэхэд ер нь цаашдаа байгаль орчныг хамгаалсан хайрлсан ийм үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд 1% хөнгөлөлт үзүүлдэг байх асуудлыг аль аль талаасаа яриад явъя. Бид манай яам ч гэсэн одоо журам талаасаа бас одоо харж өөрчлөлт оруулах манай яамнаас хамааралтай юу вэ? Татврын холбогдох хуулиуд дээр юу вэ гэдэг талаасаа одоо хамтарч ажиллая.